Эм бүх толилуулж байна. Бодлын эндүрэл. Хүслээ хязгаарлах чадвартай байх тусам бид бодлын эндүрлээс амжилттай зайлс хийж чадна. Зохиогч Рольф Добили. Орчуулсан Мегмарын амар тайван. Номыг уншсан Пүрвдоржийн од гэрэл. Өмнөх үг. 2004 оны намар нэгэн орой Хүүберт буурда хэвлэлийн компани урилгаар сэхэтнүүдийн сайн дурын уулзалтанд оролцохоор Мюнхенд очсон юм. Тэр үед би өөрийгөө сэхэтэн гэж юр боддоггүй байв. Менежментээр сурч сэхэтэн биш бизнес эрхлэгч болсон. Харин Хүүберт намайг 2 ном хэвлүүлсэн болохоор сэхэтний уулзалтанд оролцох эрхтэй гэж үзжээ. Уулзалтанд тухайн үед гүн ухаанд нэвтрэх Wall Street-ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн байсан Насим Николас Талиб очсон байв. Хүүберт тэрэнд намайг танилцуулахдаа Англи Шотландын соён гэгэрүүлэгчийн гүн ухааныг ялангуяа Шотландын Дэвид Хьюмийг сайн мэддэг гэж хэлсэн байлаа. Намайг чухам ямар хүн бол гэж уулзалтанд ирсэн хүмүүс гайхаж байсан нь лавтай. Би юу ч дууралгүй хөнгөн инээмсэглэж хурсан олныг тойруулан харлаа. Тийхүү төр зуур дуугүй байсан минь намайг гүн ухааны сүрхий мэдлэгтэй мэд харагдуулсан аж. Талиб нэг сул сандал аваад гараараа тоосыг гөвж намайг суугаач гэлээ. Миндийн хідэн үг сольсны дараа аз таарлаа. Ярианы сэдэв Дэвид Хьюмаас хэд 3 зүйл илүү хэлж чадах Wall Street-ийн тухай эргэв. Бодлын эндүрэл. Бид тэргүү менежерүүдийн бодлын эндүрлийн тухай ярилцлаа. Мэдээж өөрсдөө ч тэр алдаанаас ангид биш гэдгээ хэлэлцэв. Мөн санамсаргүй тохиолдол байлаач баггүй хугацаа өнгөрсний дараа эргэн харахад санаандгүй зүйл биш байдгийг. Улмаар хөрөнгө оруулагч нар зах зээлийн үн худалдан авах үнээс унчхаад байхад хувьцаанаасаа татгалзаж чаддаггүйг ярилцсан инээлдэв. Тэр уулзалтаас хойш Талиб надад нэгэн гар бичмлээ явуулсан юм. Би түүнд нь тайлбар бичиж зарим хэсгийг шүүмжилсэн юм. Энэ бүхэн минь Талибыг дэлхийн сэхэтнүүдийн зэрэгт хүргэсэн борлуулалт сайтай хар хун номд нь орсон билээ. Ингээд би эрдэм мэдлэгт баг-багаар шимтэж, хьюристик ба туйшрлын тухай номнуудыг судлах болсон. Үгэрч зогсохгүй Америкийн дорнод тэнгисийн иргэн сэхэтнүүд гэгддэг олон эрдэмтдтэй нэгт холбоо тогтоосон. Улмаар жилийн дараа гэхэд нийгмийн сэтгэл зүй ба танин мэдхүйн сэтгэл зүйн талаар судалж дууссан юм. Энэ номд өгүүлэх бодлын эндүрэл гэдэг нь тогтолцооны оновчтой байдал, логик хүндэслэлтэй оюунлаг зүйлд найдаж, бодол санаа алдаж үйл хөдлөл зүрхийг хэлнэ. Энд тогтолцооны гэдэг үг маш чухал. Яагад гэвэл тогтолцоо гэдэг нь тодорхой нэг үр дүнг илүүд үздэг хүний сэтгэлийн нийтлэг зан хандлагыг илэрхийлнэ. Тиймээс ялимгүй сөрөг утга агуулна. Сэтгэл зүйн мэдлэг бодлын тогтолцооны эндүрлийг бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын ажилд ашиглах гэж жагсааж, энд тэндээс цуглуулсан жишээгээр баяжуулж бичгээр шийдсэн минь энэ. Гэхдээ миний хувьд өөртөө зориулж цэгцлэх бодолтой байснаас биш хэвлүүлэх зорилго огт байгаагүй. Харин миний гаргасан жагсаалт бизнес удирдлага, хөрөнгө оруулалт төдийгүй хувь хүний амьдралд ч ашиг тустайг удалгүй ойлгосон юм. Энэхүү мэдлэг нь бодлын олон өрхийг таниулж, намайг улс суурьтай хүн байхад сургаж, томоохон гарц хохирлоос сэргийлж байв. Түүгээрч зогсохгүй бусдын бодлогогүй түргэн шийдвэрүүдийг ойлгож, түүнээс зайлс хийж, зөв сонголт хийж чаддаг болсон. Хамгийн чухал нь би өөрийнхөө бодлогогүй үйлдэлийг зогсоож чадсандаа маш ихээр баярладаг. Учир нь өөрийн бодлогогүй үйлдэлээ таслан зогсоох мэдлэг гарт минь нэгэнт орсон байв. Бенжамин Франклийн аянга зайлуулагч бүтээснээс хойш тэнгэр дугарч сахилгаан цахихаас айхан аажмаар багассан. Үүний адил бодлын эндүрэлд хүргэдэг шалтгааныг мэдснийхээ дараа би урдийнх шигэ бодлогогүй үйлдэл хийхээ болсон. Энэ өөрчлөлтийнхээ тухай би найзуудтай ярихад тэд миний бичсэн зүйлийг анхааран уншихыг хүсдэг болов. Улмаар хүрээгээ тэлж, албан байгууллага, хөрөнгө оруулагч, бодлого төлөвлөгч, ихтэйд сургуулийн багш нарын урилгаар бодлын эндүрэл лекц уншиж эхэлсэн. Ийхүү лекцээ ном болгон хэвлүүлсэн минь энэ билээ. Харин та яг одоо номыг минь сонсож байна. Ингэснээр танд аз тохиохгүй юм гэхэд өөрийн буруугаас болж ирээдүйд учирч болзошгүй золгүй явдлыг холдуулахад тус болно. Рольф Добили. Гэрлийн нөлөө. Царайлах хүн амжилтанд хялбархан хүрдэх шалтгаан. Америкийн Silicon Valley буюу цахиурын хүндийн Cisco Systems компани цахим сүлжээ төгөх үеийн од гийсэн компани байв. Эдийн засгийн шинжээчдийн үгүйснээр энэ компанид өөлөх зүйл үнэндээ байгаагүй юм.
Үйлчлүүлэгчдээ дээд зэргээр хөндлөж, бизнесийн бодлого амжилттай төлөвлөж, цагийн олсон чадварлаг нэгдэл, байгууллагын өвөрмөц соёл, бусдыг дагуулсан тэргүүн менежер гээд дутуу юм нэгч байсангүй. Cisco Systems 2003 оны 3 дугаар сард дэлхийд хувьцааны үнээрээ тэргүүлэх компаниудын нэг болов. Гэвч юунаас ч болсон бүүн мэд хойдон жил нь Cisco Systems-ийн хувьцааны үн 80% унаж, өнөөх амаа олохгүй магтаад байсан шинжээч нар аль муу үгээр шүмжилж эхэлсэн. Үйлчлүүлэгчээ хүндэлж чаддаггүй, бизнесийн бодлогоо амжилттай төлөвлөж чадаагүй, цагийг олж нээгээгүй, байгууллагын соёл сул, тэргүү менежерийн чадваргүй гэлцхэн тэр. Яг үннийг хэлэхэд Cisco Systems тус хугацаанд тэргүү менежерийг солиогүй, стратегич өөрчлөөгүй. Хувьцааны үн унсан жинхэнэ шалтгаан нь хувьцааны зах зээлийн эргэлт гэнэт буурсных байв. Чухамдаа Cisco System-ийн дотоод нөхцөл байдалтай огт хамааралгүй байсан хэрэг. Хүмүүс ямар нэг үзэгдэлд автахаараа түүгээрээ бүх үзэгдлийг дүгнэх хандлагатай байдаг. Энэхүү зөрчлийг гэрлийн нөлөө буюу halo эффект гэдэг. Cisco Systems-ийн анхны дүр төрх маш гэрэл гэгээтэй байсан. Шинжээч нар Cisco Systems-ийн хувьцааны үнийг багтаж дотоод нөхцөл байдлыг судалж үзээчгүй байж шуудхан л сайн байж таарна гэж дүгнсааж. Гэрлийн нөлөө ямагт ижил үйлчилдэг. Хүмүүс хаанаас ч олж харж болох энгийн тоон үзүүлэлт, сурталчилгаа зэргийг хараад тухайн компани удирдлагад итгэж болох эсэх, бодлого нь найдвартай эсэх гэх мэт таньж мэдхэд амаргүй зүйлсийн тухайдаж хялбархан дүгнэж орхидог. Тэгээд аль нэг үйлдвэрлэгчийн талаар аятайхан үг дуулдвал тэр компани барааны чанарч сайн гэж ойлгодог. Тэгж ойлгох бодит үндэслэл огт байхгүй байхад шүү дээ. Тэр байтугай тодорхой нэг бизнесийн салбарт амжилт олсон тэргүү менежерүүдийн талаар бодохдоо тэднийг өөр салбартаж амжилт олж чадна, хувийн амьдрал нь ч үлгэр дуурайлалтай гэж төсөөлдөг. Хүмүүс ямар нэг аятайхан үзэгдэлд автахаараа түүгээрээ бүх үзэгдлийг дүгнэх хандлагатай байдаг. Тиймээс л царайлах хүнийг илүү ээлдэг, элен далангүй, ухаалаг гэж боддог. Сэтгэл зүйч Эдвард Торндайк зүс царай нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг хувь хүний онцлог, бусдад анх эерэг юм уу сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь бусад бүх зүйлийг дарах гэрэл болж сэтгэгдэлд хэтэрхий хүчтэй нөлөөлдөг гэж үзжээ. Үүний улмаас зүс царайны гоо үзэсгэлэн хамгийн их судалсан байдаг. Олон арван судалгааны үр дүнд хүмүүс гадаа төрх нь аятайхан хүнийг илүү ээлдэг, элен далангүй, ухаалаг гэж боддог нь нотлогджээ. Дур булаам хүмүүс амжилт амархан олж, багш нар царайлаг оюутан сурагчдад санамсаргүй сайн дүн өгдөг нь ч туршилтаар батлагдсан байна. Гэрлийн нөлөөг сурталчилгаанд тун сайн ашигладаг. Хотын төвийн цахим самбарт нэр хүндтэй өч төчнөө хүний сэтгэл татам инээмсэглэх төрхийг харж болно. Царайлаг жүжигчин хөрөнгө оруулалтын мэрэгжилтэн, харин мэрэгжлийн теннисчин яагаад кофе чанагч шиг болгож хардгийг учир зүйн талаас ойлгоход бэрх хэдий ч борлуулалтад яах аргагүй сайн нөлөөтэй. Тэгээд ч сурталчилгаан тоглогчийн дүр төрх сэвтвэл борлуулалтч мууддаг. Хичнээн том бизнес эрхлэгч байлаач хэрэглэгчдийн энэ сэтгэл зүйг өөрчилж дийлдэггүй. Яагаад гэвэл гэрлийн нөлөө санамсаргүй үйлчилдэг. Улс суурьтай дүгнэлтэд саад учруулдаг гэрлийн нөлөө хаяа гайхалтай үр дүнд хүргэдэг. Гал халуун дурлалтай учирч үзсэн бол гэрлийн нөлөө ямар хурц гэрэл гаргадгийг гадарлаж болно. Таны нүдэнд хайрт чинь төгс төгөлдөр харагдана. Дур булаах онцгой увдастай, ухаалаг, бусдад санаа тавьдаг, халуун сэтгэлтэй хүн гэсэн төсөөлөл бууна. Найзууд чинь түүний сул талыг хэлвч танд атаархал мэдэл санагдана. Гэтэл хэн нэгний гарал үүсэл, хүйс, арсны өнгө түүний бусад онцлогоос илүү давмгай гэрэл гаргах үед заримдаа ихээхэн хохирол учруулдаг. Тогтсон үзэл үүсгэх аюултай. Хэдий арсны өнгө хүйсээр ялгуурлагч биш байвч ийм тогтсон үзэлд автаж болзошгүй. Тиймээс та нүдэнд ил онцлогоос бусдыг нухацтай ажиглаж сураарай. Дэлхийн нийтийн найрал хөгжмийн багийнхан гишүүдээ сонгохдоо шалгаруулалтанд оролцогчдын хөгжим тоглохыг хөшигний араас дүгнэдэг. Хүйс, арсны өнгө, гадаад төрх тэдний дүгнэх чадварыг сулруулах вэ гэж эмээснээс ингэдэг. Би эдийн засгийн шинжээч нарт аль нэг компанийг дүгнэхдээ тухайн компани дөрвөн улирлын ололт амжилтыг л хараад байлгүй өөр олон хүчин зүйлийг харгалзан үзэж байгаасаа гэж хүсдэг. Ингэж дүгнэхэд үргэлж сайхан үр дүн гарахгүй байж болох юм. Гэхдээ л итгэхүйц дүгнэлт болно.